Улсын хурлын жуулганы эхэнд одоо гэр бүлийн тухай хуулийг батлана гэдэг хууль санаачлагч Б. Хоёр хэлсэн. Хөдөө иргэдтэй уулзж байхдаа хэлсэн. Тэгэхээр энд нэг зүйлийг олонний анхааралд хандуулахыг хүсэж байгаа миний хувьд. Тэгвэл энэгээр бол дараа нь их бас хэвлэлийн хурал хийн та бүхэнтэй. Энд нэг ийм асуудал байна. Өргөмөл хаягдсан гэр бүл салалтаас өнчилсөн хүүхдүүдийг 27 жилийн турш төрсөн эцэг эхээс өв залгамжлах эд хөрөнгийн хөв хүртэх энэ хуулийг хуулиар хааж ирсэн байдаг. 27 жилийн турш шүү дээ 1999 оны хуулиар. Тэгтэл энэ Б. Хоёрын санаачилсан хууль дээр энэ заалтыг яг хэвээр нь оруулаад ирсэн. Ингээ явж байгаа. За 59-ийн 3 гээд байгаа гэр бүлийн хуулийн тэгтэл одоо энэ хуулийн энэ 62 дугаар бүлэг дээр энэ шинжилсэн дайруулгад тэр чигээр за энэний нууц юу байна вэ гэвэл улсын хурлын гишүүд бол одоо 90-ад онд за сүүлээр энэ баяжиж гисэн байгаа. Бүгд маш их одоо улсын мөнгө гэдэж баяжиж тэгээд нууц олон авгаа авдаг, нууц хүүхд гаргадаг. Тэдэндээ одоо жишээл өв хөрөнгөө өгөхгүй гэсэн иймэрхүү бодлоготой явж ирсэн байхгүй юу? Тэгээд үүнийг одоо ингээд 27 жил алд иргэдийн энэ ч баг хүн амын баг 20-30% хамлаж байгаа асуудал шүү. Өргөмөл хаягдсан гэр бүл салснаас өчрсөн хүүхдүүдгээд ингээд тооцвол төрсөн эцгийнхээс хинээс өв залгамжлахыг хүсдэг юм бэ? Төрсөн эцгийнхээс л хүсэн шүү дээ. Гэтэл одоо ингэж хайчаад ингээд хүүхдүүдийг ингэж охироод ийм байгаа. Энэ тухайд бол яг зүгээр энэ дашрамд хэлж байгаа. Дараа нь дахин хэвлэлийн байгууллага гэж олон нийтийн анхаарал хандуулахаас өөр арга байхгүй. Энэ бол зөвхөн хувийн асуудал биш шүү. Олон хүний эрх ашигыг хөндөж байгаа учраас Сүхбаатарын талбайд бас жагсаалч хийж магадгүй, тэнд Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал хийж магадгүй, өөр газар бас хэвлэлийн хурал хийх байхаа. За миний яриаг анхаарсан та бүхэнд баярлалаа.